Иесус Христ хүний биетэй болж ирэн хүн төрлөختөнд хавчигдан их зовлон эдэлсэн бол та нар бас түүний адил хавчлаг зовлон туулахад бэлэн байх ёстой. Хавчигдан зовх нь гим хийхээс татгалзаж байгааг харуул. Тэгвэл та нар муу мухай хүсэлтэд үл захируулж, насан турш ертөнцийн эзний хүслийг биелүүлэх зорилготой болно. Үргэлж ийм байх тун. Есүст итгэхээс өмнө та нар олон жил ертөнцийн эзнийг огт мэдэхгүй хүний амьдралаар амьдарч үзсэн. Түүнийг цаашид үргэлжлүүлэх хэрэггүй. Тэр үед та нар садарсан мөн амьдарч, муу мухай хүслэн гүйцэлдүүлэн зав хайрч, архитан, эмх замбраагүй үдэшлэг цэнгэн зохиож, согтуурн маш бузар юм хийж, худал шашны булай мухай зан заншлыг дагцгаадаг байлаа. Одоо тэдэнтэй нийлж урдын адил амьдрах хүсэлгүй болсныг чинь ертөнцийн эзнийг мэдэхгүй хуучин нөхөд чинь хараад ихэд гайхаж, илдвэр доромжлон муучилдаг ажээ. Гэвч хожим ертөнцийн эзэн үгсэн амьд бүх хүний амьдралыг шүүх болно. Энэ хүмүүс тэр үед хариуцлага хүлээхээс өөр аргагүй ажээ. ертөнцийн эзэн хүн төрлөختнийг хожим шүүх учраас л хүмүүс Есүс Христийн тухай гайхамшигт үннийг тэдэнд тунхагладаг. Гэм хийснийхээ үр дүнд бүхэн үх шийтгэлийг авах байтал Есүст итгэсэн хүмүүс ертөнцийн эзний адил Ерөвсөн мөнхийн амьдралыг авах боломж ийхүү нээгдлээ. Энэ иргэн үе удахгүй дуусаж, бүх юм сөнөх учраас та нар ертөнцийн эзэнтэй чөлөөтэй ярьж, дуртай юмаа гуйж байх тун. Санаа сэтгэл цэгц, төлөв даруй бай. Та нар бие биеэ үнэн сэтгэлээс хайрлаж байх тун. Энэ бол хамгийн чухал хэрэг мөн. Яагаад гэвэл үүний үндсэн дээр л та нар тоймгүй их гим хийсэн нөхрөөч уучлж чадна. Найз нөхдөө гэртээ урьж зочлохдоо харамч нарийн эвгүй зам байдал гаргаж үл болно. ертөнцийн эзэн та нарт хайр ивэлэн үзүүлж, янз бүрийн авьяас чадвар өгдөг. Тэрхүү авьяас чадвараа бие биенийхээ тусын тулд ашиглах нь зүйтэй. Жишээлбэл бусдад сургаал заадаг хүн өөрийнхөө үгийг бус ертөнцийн эзний үгийг хэлхэн зохистой. Бусдад туслахтаа өөрийгөө чадaltaй хэмээн сайрхаж болохгүй. Харин ертөнцийн эзнээс энэ хүч чадал авснаа ухамсарлаж ажлаа сайн гүйцэтгэх хэрэгтэй. Та нар бүх талаар Иесус Христтэй нэгдмэл учраас эзэн бүхэн чинь ертөнцийн эзнийг алдаршуулах зорилготой байх ёстой. ертөнцийн эзэн орон бүхний ард түмний хүндэтгэлийг үрд хүлээж бүхнийг захирах болтугай. Хайрт нөхөд минь ээ. Гал шиг ширүүн хавчлаганд орсон ч та нар гайхах хэрэггүй. Ингэж шалгуулах нь санамсаргүй хэрэг биш ээ. Есүс Христ ч бас бусдад хавчигдаж байсан. Та нар түүний адил байвал баярлах нь зүйтэй. Тэгвэл ертөнцийн эзэн Есүс Христийг үр дүнх алдаршуулах үед түүнтэй аль хэдийн нэгдмэл болсноо та нар аз завшаанд тооцсон баярлах болно. Есүс Христтэй нэгдснээсээ болж бусдад доромжлуулах нь ч аз завшаа мөн. Энэ бол ертөнцийн эзний илгээсэн хязгааргүй хүчтэй, яруу алдартай Ерөвсөн ариун сүнс та бүхэнтэй хамт байгааг харуулна. Харин та нар хүн алах, булгай хийх мэтийн гэмт хэрэгт орооцолдож хэрхэвч болохгүй. Бас бусдын хэрэгт ч оролцож болохгүй. Иймэрхүү гэм хийж бүү шийтгүүл. Харин Иесус Христэд итгэснийхээ төлөө хавчигдах нь ичгүүртэй юм биш ээ. Хавчигдсан хүмүүс Иесус Христтэй нэгдмэл байгаа учраас ертөнцийн эзнийг ийхүү алдаршуулахдаа талархлаа илэрхийлэх нь зөв. ертөнцийн эзэн бүхний амьдралыг шүүн шийтгэв. Хамгаас урд түүнд шийтгэгчид амьдралаа шүүлгэх болно. Энэ шүүлт мөд эхлэх. Бид ертөнцийн эзний нэгэн гэр бүлийн гишүүд мөн. Хэрэг бид хүртэл түүний шүүлтээс зайлж чадахгүй бол ертөнцийн эзний хэлсэн Есүс Христийн тухай гайхамшигт үнэнд итгэхээс татгалзсан хүмүүс бүрч хатуу шүүлтэнд орно. Энэ тухай ертөнцийн эзний сургаалд аль хэдийн хэлсэн ажээ. Үүнд хэрэг гэмгүйд тооцогдсон хүмүүс ертөнцийн эзний шийтгэлээс чөлөөлөгдөх тийм хэцүү бол түүнийг үл ойшоогч гэмт хүмүүс хэрхэх билээ. ертөнцийн эзний хүсэл тааллын дагуу хавчигдаж буй хүмүүс бусдад туслахдаа энэ ертөнцийг бүтээсэн туйлын шударга эзэнд итгэж найдан амьдралаа түүнд бүр мөсөн зориулах нь зүйтэй.